давчтай байвал хэрхэн тайвшрах вэ? Хоёр дахь хэсэг. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч агаад бат зогсох нь байна. Ер нь давчталд паник атак бол энэ хаваар ирж байгаа идэвхжүүлээд. Цээжнээс дэшээ амьсгал түгжигдэн, зүрх хүчтэй зохилно, зочиж байгаа ингээд зочлон дээр гацж байгаа юм биш сайхан байна. Тэгээд амьсгалж чадахгүй болчихж байгаа. Тэгэхээр анхаарлыг бүр хөл рүү аваачаад хөлдөө мөрний хэмжээтэй зай авч агаад эхлээд үлмэн дээрээ ингээд булчингаа чангалаа зогсоод дараа нь өсгөрөөгөө бууна. Тэгээд гараа оролцуулаад өсгөөгөөрөө. За. Дөргөлт үсэж байгаа тийм. Дөргөлт үсэж байгаа. За, энэ хөдөлгөөн хийснийхаа дараа зогсолт хийгээд амьсгал сулрах, тайдгарах мөчийг хүлээх нь байна. Тэгээ нэмээд хэлний угаа суллаад эрүүгээ суллаад аваа гаргах. Амьсгал уурж ирж байна мөн үү? Тэгэхээр өөрийгөө та тайвшруулах чадамжтай.